Худаг дунсан шар. Тариачин нэгэн шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үтсэн шар гин. Шар хаврын өдрүүдэд уул толгоогоор зугаалж, идээшлэх дултай ямсанжээ. Тариачин шар өхөртэй их хайртай байж. Нэг өдөр шар худаг руу өнгөж байгаад хүл алдаад унчхаж гин. Аз болоход худаг ус багтай байснаас живсэнгүй. Хаврын сайхан өдөр худгийн оролд унсан шар яахаа мэдэхгүй димийл гарах гэж мацаж байв. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Шар димийл мөөсөөр байв. Шарынхаа мөрхийг сонссон тариачин худгийн дээрээс өнгийн гал хөөхий шарнд ёроолт нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж тусалцаа хөсөв. Томоос том шар энэ гүн ёроолоос яаж гарах вэ гэж бүгдээрээ бодоод арга чарга олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтөө мөөрхтөө хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөхий шарыг тэргүй эндээс авч гаргаж чадахгүйгээс хойш удаан зовоогоо жаахвэ. Энэ худагч гэсэн ширгэж байгаа юм чинь худгийг шороогоор дүүргэцгээе гэв. Үүнийг сонссон шар гуниж готров. Эхлээд өөрийгөө одоо үхэн гэдэгт итгэж энд байдал дасаж байсан шарын толгой дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэг санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам шар сэгсрээд үсрээд л байв. Тэгж байтал шороо худгийн амсар дээр хүрэх үед шар 9 минут худгаас гараад иржээ.